За өнөөдрийн сэдэв маань орчин үед хамгийн ихээр тохиолдоод байгаа стресс болон түүнээс үүдэлтэйгээр толгойн өвдөлтийн тухай бид нар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр стрессээс болоод толгой яагаад өвддгийг энэ өдрийн мэндийг хүргэе. За стресс гэдэг одоо энэ сэдэв бол одоо аюу их тийм олон өвчний шалтгаан болж байна л да. Ерөнхийдөө стресс өртөдгөө хүн ч гэж бараг байдгүй болсон. Тэгээ ерөнхийдөө энэ өвчин болгоны суурин бол энэ стресс маань олон дахин давтагдахаар гэдгийг бол орчин үеийн шинжилгээ ухаан доктор профессор бол бүгд судалгаагаар баталсан. За стрессийн шалтгаантай толгой өвдөлт бол маш их байгаа. Толгой өвдөлт бол аюу олон янз байдаг. Тэ мигрен байна, кластер, хүчтэлийн толгой өвдөлт гэдэг ингээд байдаг. Энэ хүчтэлийн толгой өвдөлт энэ кластерд бол бас ерөнхийдөө бол стрессээс их шалтгаалж байгаа гэж үзэж байгаа. За мэдээж стресст нь одоо хамгийн зүгээр наад зах ойлголт бол стресс тэгэхээр хүний бол хамаг булчин гууд ерөнхийдөө чангардаг. Энэ булчингийн чангаралтаас болоод толгойн өвдөлтүүд бол аюу үүсдэг. Ер нь бол ерөөсөө гол үндсэн шалтгаан бол тэр. Бас тэгээд энэ стрессээс гаралтай одоо зүрх судасны үйл ажиллагаа алдагддаг. Янз янзын адреналин, серотонин ялгарх те. Ингээд цаашлуул аюу олон эмгэгдэх хүрэх зүрх судас болон толгойн одоо мэдрэлд өөрчлөлт өгөх тийм олон шалтгаанууд ялгардаг. Энэ бүхэн олон дахин давтагдаад ирэхээр толгой нөгөө олон өвдөлтүүдийг үүсгэдэг. Тийм болохоор бол стрессийг бол маш сайн хүмүүс мань тайлж байвал одоо эрүүл мэндэд маш тустай. Ихэвчлэн доошо тонгоосон дасгалууд байдаг. Йогийн дасгалууд маань бусад дасгалуудаас юугаараа ялгаатай вэ гэхээр илүү түлхүү амьсгалын дасгалыг хөдөлгөөнтэй холбож хийдгээрээ үр дүнтэй байдаг. Яагаад тэгэхээр йог бол зөвхөн дасгал хөдөлгөөн биш. Учир нь йогийг хийхэд амьсгал хөдөлгөөн хоёрыг цогцоор нь хослуулж хийдэг байгаа. Тэгэхээр хүн амьсгалаа авах тоолондоо тухайн хүний мэдрэлийн систем тэр чигээрээ тайвширна. Тэгээ үнийгээ бие махбодынхоо дасгалтай хослуулад хийхээр булчин шүрмсөө суллаад за зарим шаардлагатай хэсгүүд нь чангалаад мушгаад ингээд цогцоор явдаг болохоор хүний стресс маш сайн тайлагддаг байгаа. За тэгэхээр амьсгал хөдөлгөөн хоёрыг хослуулдаг бүр тийм тусгай йогийн төрөл гэж байдаг. Тэрийг бол йогийн хэллэгээр виняса йога гэж хэлдэг байгаа. Тэгэхээр амьсгалыг хөдөлгөөнтэй хослуулснаар хүнийг тийм онцгой байдалд аваачсан юм шиг сэтгэл төрүүлж, стрессийг тайлж, тэр хүнийг маш их сэтгэл ханамжтай амар амгалан болгодог төрөл бол виняса төрөл. Үүнийг ялангуяа намастай йогийн багш нар намастай йогийн сургууль бол виняса йогийн төрлөөрөө олон улсын түвшинд дэлхийн хамгийн алдартай багш нараар заалгаж мэрэгчсэн байдгаар онцлог. Тэгээд та виняса йогийн төрөл гэд бодохоор маш олон виняса йогийн төрөл байгаа боловч намастай йогийн виняса йогийн төрөл болвол нэг цагийн хичээл дээр 3-аас 4 төрлийн йогийг хольж хийдэг. Тэрдгээр төрлүүдийн нь бол дэлхийд алдартай дэлхийн шилдэг йогийн сургууль болох Yoga Works сургуулийн заах аргаар заадаг болохоор тийм онцлог байдгийг. Тэр нь ямар учиртай байдг юм бэ гэхээр дэлхийн йогийн эцэг гэгддэг том гүрүү багш нараас суралцсан багш нар өөрсдөө сүүлийн 30-аад жил энэ программыг улам сайжруулан боловсруулсан байдаг. Тэрхүү сургалтуудад манай багш нар улирал болгоо очиж суралцдаг байгаа. Тэгэхээр виняса йогийн төрөл бол хүн ингээд яарч хийх юм уу нэг хөдөлгөөнөөс нөгөө хөдөлгөөний хооронд шилжихтэй техник алдсан тохиолдолд бол бэртэл гэмтэл авах магадлал өндөртэй тасалд ордог. Манай багш нар бол улирал болгоо явж мэрэгчлээд дэвшлүүлдэг учраас энэ дасгал хөдөлгөөнийг хэрхэн хооронд нь уялдуулах уу? Дасгалаас дасгалын хооронд хэрхэн аюулгүй зөв техникээр хийх үү гэдгийг бол мэрэгчлийн түвшинд хүмүүст зааж өгдөгөр онцлог юм аа. Оюутан маань нуруугаараа дэше арч ивтээд хоёр хөлөндөө мөрний хэмжээний зайтай за хөлөө жоохон салгаж. Хөлийн гадна нэрэнгүүд газар руу хүндрээд чигчээ уруутагаа хөлөө суллаарай. Гарын ялгаа таз руу харуулад хоёр гараа бага зэрэг биесээ зайтай сугны гурвалжин ч нээгдсэн байхаар мөрний дээд хэсгийг газар руу хүндрүүлээд эрүүгээ бага зэрэг цээж рүүгээ хүзүүний ар хэсгийг сунгасан байхаар бүх бие суллаад амаа эрүүгээ нүрийн булчингаас суллаа. За
За энэхүү байрлалд 10-аас 15 минут барина. Энэхүү дасгалыг хийснээр стресс, биеийн ядаргааг тайлдаг байна. Дараагийн дасгал маань стрессээс гаралтай толгой таллаж өвдөх буюу мигрэнд тустай дасгалыг би зааж өгье. За манай ялган оюутан маань дэвсгэрийн голд зогсоод цаашаа баруун тишийг хараад зогсъё. Хөлөндөө 5 давхар хэмжээний зайтай. Хоёр хөл маань нэг шугамд байхаар гараа тишин дээрээ тавиад үлмийн хоёр хэсэг өсгийний хоёр талаар жигд гიშгээд буяа чангалаад газраас өөрийгөө дээш нь татаад зогсъё. Буяа чангалаад өвдөгний нүдийг дээш нь өргөөд өвдөгч нь урагшаага харахаар гараа тишин дээрээ тавиад амьсгалаа аваад цээжээ дийлгээд харц таз руу амьсгалаа гаргахтаа доошоогоо тонгоогоорой. За бүгдээрээ блок хэрэглэе. Ягаад тэгэхээр анхан шатны хүмүүс маань гар нь тэр болгон хүртэггүй. Хоёр гараа бүгдээрээ мөрний хэмжээний зайтай гараа блокон дээр тавь. Амьсгалаа аваад хагас өндөлөө толгой оройгоор урагшаага сунаад амьсгалаа гаргаад доошоогоо тонгоё. За толгой доор нь яг толгой орой доор нь би блок ивж өгье. Мөрийг дээш нь өргөөд тохоо маань гарын нугуй дээр нэг шугамд бахар. Энэхүү дасгал маань нурууг сунгаж өгдөг. Мөн стрессээс гаралтай толгой өвдөлтийг намжаадаг. Энэхүү дасгалаас гарахдаа айжмаар амьсгалаа аваад хагас өндийгөө тохоо шулуун болгоод амьсгалаа гаргаад гараа ташин дээрээ өвдгөө нуглаад нуруугаараа бүгтийгээд нугламаар амьсгалаа аваад айжмаар өндийгөөрэй. Толгой чи эргэж магадгүй. Тийм учраас айжмаар зөөлөг хий. За хөлөө нийлүүлээ зогсъё.